За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Та бүхэн эзний ивэлээр дүүрэн байна уу? Зам болоод бүгдээрийнх нь амьдрал нэг тийм амралтын тохиргоон дээр байгаа тий. Бүгдээр нэг аялал зугаалгаар явсан, амарсан, хорхог хийж идсэн, гол ирэг дээр очсон, гэр бүлээр сайхан цагуудыг гаргасан ийм л өдрүүд үргэлжилж байгаа гэж найдаж байна. Мөн үү? Тийм ч учраас манай өнөөдрийн урд гарч үргэлжлэх хүмүүсээс хоёр нь халдсан л готойгоо анзаарж байгаа бох тий. Хитрхийг амраад өснө ингээд байхгүй болсон. За өдөр хамтдаа энэ цагт эзний үгийг хандуулаад өөрийнхөө зөрслийг хандуулаад Бурхнаар хандан залбирцгаая. Эзэн Есүс бидний амьдрал дээрх таны агуу гайхалтай ивэл ерөөлийн төлөө танд бүх талархлыг өргөж байна. Яг гэвэл бид нэр тэр ивэлийг авах зохисгүй хүмүүс байсан. Бид нар нүгэлтэд бид хүн харахад сайхан боловч сайн цаанаа олон мууснаатай бидний амьдрал харахад гоё боловч цаанаа олон асуудалтай байдаг. Харин таны хүү Есүс Христос болж та биднийг гимгүүд тооц зөвтгөж тэгээ та өөрийнхөө дотор нэгүсэл ивэлийг өгсөн тань талархаж байна гэхээсэн. Өнөөдөр бидэнд байгаа бүхэн бидний амьдрал туулж байгаа бүхэн зөвхөн танаас гэж бид итгэж байна гэхээсэн. Тийм учраас би танд бүх магтаалыг өргөж байна. Одоо бид таны үг рүү анхаарлаа хандуулж байна гэхээсэн минь голын ирэг дээр байгаа магадгүй нуурын зах дээр байгаа бидний зүрх сэтгэлээ авчираад таны өмнө авчирч байгаа хэзээ минь та өөрөө бидний зүрх сэтгэлд хандаж өөрийнхөө үгийг шивнэн хэлээж танилцуулж байна. Хүн болгоны амьдралд маш олон янзын нөхцөл байдлууд, олон янзын хэрэгцээнүүд, олон янзын асуудлууд, бас асуултууд байгаа хэзээ өөрийн үгээр дамжуулж та тэр болгон зүрх сэтгэлүүдийг тайвшруулж, тайлгаруулж та өөрөө шаардлагатай нэгэнд өөрийнх нь хариултыг өгж замжил зааж сургаж өгч танилцуулж байна. Энэ цагийг би таны мутарт даатгаж байна. Бүхэлд нь та өөрийн ариун сүнсээр өдөрдөж өгөөч. Эзэн Есүс Христийн нэрээр гон залбирлаа. Амен. Өнөөдөр та бүхэн мэдсэн те тог байхгүй байгаа. Өнгөрсөн 7 хоногт хүчтэй бороо ороод тогны асуудал гарсан юм шиг байна. Тэгээ хамгийн сүүлийн үеийн мэдээгээр өнгөрсөн 5 өдөр тогтой байсан. Тэгээ хагас өдөр юу болсныг мэдэхгүй. Тэгээ өнөөдөр ямарсан тог байхгүй. Зөвхөн галтгооны өрөө тогтоо байгаа. Тэгээ доор манай цоож болон бас бусад залуучуудын маань амьдарч байгаа өрөө тогтоо. Тэгээ эсний ивэлээр ядаж тэр өрөө маань тогтоо байна. Тэгээ бусад өрөөнүүд тог байхгүй болсон. Юу болсон юм байгаа сайн мэдэхгүй. Тэгээд өнөөдөр амралтын өдөр учраас одоо энэ юуныхын тог дамжуулдаг газар чиглэлээ түгээх гэж ярьдаг тий. Эрчим хүчний түгээх дуудлага авдаг юм байна. Гэхдээ манай гаас өрөө ахлагч маань сайхан дуудлага өгөөд яаж ижигээд өгсөн байна. Тэгээ ямарсан ирнэ гэж юм. Тэгээ ирээд бас сайн засагдахын төлөө та бүхэн бас залбираарай тий. Хүмүүс чин сэтгэлсээ хийгээ дахиж ийм тогны асуудал гарахгүй байх юм талаа. Ер нь манай байшин жоохон бороо мороо орхлоор ер нь жоохон асуудалтай болчих гээд байдаг тал руугаа болцоод ингээд сэлбэл яваад байгаа. Бүгдээрээ шинэ байрны төлөө ер нь залбирах хэрэгтэй юм шиг байна тий. Хүчтэй залбирах хэрэгтэй. За төгөлдөр пастрын болон манай Сайми пастрын гэр бүл бас манай Сайнбаяр ах маань хамтдаа бас Увс аймаг руу явсан байгаа. Тэгээд манай эд маань одоо нааша өчтөрөөр архангаа дээр орж ийн гэж ярьсан. Одоо наашаа явж байгаа хаа. Тэгээд та бүхэн бас сануул энэ замынхын аюулгүй байдлын төлөө залбирч өгөөрэй. Тэгээд өнөөдөр бид нар хамтдаа Матай номын 5 дугаар бүлгийн 1-ээс 12 дугаар ишлэгийг үзэн. Тэгээд Матай номын 5 дугаар бүлгийн 1-ээс заавчлаа. 1-ээс 12 дугаар ишлэл бол гайхалтай ишлэл үү. Яг гэвэл маш олон ерөөлийн талаар ярьдаг. Ерөөлтөө, ерөөгцсөн, ерөөлтөө байх болно, ерөөлүүд байна. Ийм хүмүүс ерөөлтэй гэх мэтчлэн ерөөлүүдийн талаар аяг их ярьдаг. Одоо бүгдээ өөрсдийн талаар жоохон бодцгоё. Хүмүүс хоорондоо ялангуяа итгэж хүмүүс хоорондоо уулзах үедээ юу гэж бие биенээс асуудаг вэ гэхээр за эзний ивэл дүүрнэ үү гэж. Та тэгж бие биенээс асуудаг уу? За одоо бүгдээ хамтдаа жоохон дадлах юм. Бие биений хажуудлах хүмүүсээр хараад за эзний ивэл дүүрнэ үү гэж асуу. Нөгөөд нь хариулаарай заяа. Эзний ивэл дүүрнэ үү? За олон янзын хариултыг хэлж байгаа. Гэхдээ ерөнхийдөө нэг хариулт автагдана. Дүүрэн гэж. Эзний ивэл дүүрэн гэдгийг та яаж мэдж байгаа юм? Та юуг хараад эзний ивэл миний амьдрал дээр дүүрэн байна гэж хариулт өгсөн бэ? Эсвэл зөвхөн Есүс Христ итгэдэг хүмүүс тэгж хариулдаг учраас тэгж хариулсан уу? Эсвэл та үнэхээр эзний ивэл тань дүүрэн байгаа гэдгийг та мэдж байгаа учраас уу? Хэрвээ мэдж байгаа бол яаж? Ялангуяа сүмдэр гэрчлэлийн цагууд
манай 2 цагийн маань үйлчлэл гэрчлийн цаг байн гаргадаг. Тэгээд микрофон ингээ open mic гэж ярьдаг тий. Нөө микрофон ингээ сул тавьчихдаг. За гэрчлэмээрээ хүмүүс гарч ирэх гэж. Яг бол цөөхөн хүн байдаг учраас амархан. Олон хүнтэй байх юм бол дуусахгүй юм болно тий. Бүр онцгойлж гаргаж ирэхгүй л бол. Бидний гэрчлэлийн цагийг анзаараад байхад нэг юм байдаг. Ер нь зөвхөн манай өдрийн үйлчлэгч төдийгүй ер нь энэ тентгийн гэрчлэлийн цагуудыг анзаараад байхад хүмүүс ямар үед гэрчлэл хийх дуртай байдаг вэ гэхээр байхгүй байсан юм байх үед. Мөн биз? Асуудалтай байсан өмнөх нь асуудлыг шийдэгдэх үед. Тэгээд хүмүүс ивэлтэй байна, өрөөлтэй байна гэдэг энэ категорид өөрийгөө оруулахдаа ямар стандартыг хардаг вэ гэхээр ямар нэгэн савн дүүрэх үед. Мөн биз? Хоолныхын савн дүүрэх үед. Эсвэл зүрстэглийнх нь нэг тийм хоосон орон зайн дүүрэх үед. За магадгүй төрөвчин дүүрэх үед. Өмсөж байсан хувцас нь дутагдaltaй байх үед тэр нь буцаад дүүрэх үед. Өөрөөр хэлэх юм бол шкаф нь хувцаар дүүрэх үед. За тэгээд өвөл болох юм бол нүрсний амбаар нь нүрсээр дүүрэх үед. Ямар нэгэн зүйл дүүрэх үед тэр нь тэгээд харагдах үз бас хэмжигдэхүйц хэмжээнд очих үед бид нар ихэвчлэн юу гэж боддог вэ гэхээр өстой ерөөлтэй байна да гэж. Ивэлтэй байна да. Бурхан намайг ивэлээ гэж бодох тохиолдол их байгаад байдаг. Мөн биз? Та бүхэн санал нийлэх үү? Мэдээж хэрэг ингэж боддог ч байгаа, боддоггүй ч хэсэг хүмүүс байгаа. Өөрсдийн хариултыг харахаар бид нар ийм хүү үед гэрчил ярьдаг. Би стандарт одоо тийм ингээд нэг хоолны мөнгөгүй байсан чинь хоолтой болчлоо. Тэгээд намайг нэг хүн ингээд те 50000 төгрөгөөр 100000 төгрөгөөр ивэгээд би стандарт тийм яг хоол гонх байсан. Тэгээд хоолтой болсон би стандарт ивээгдсэн гэж ярьдаг юм. Ивэл мөн үү? Яг ярихгүй мөн шүү дээ. Мөн. Ивэл мөн. Тэгээд ивэл гэдэг бол зөвхөн байхгүй байсан зүйл байгаад нүдэнд харагдахгүй байсан зүйл харагддаг болоод хэмжигдэхүйц хэмжээний нэг тэр нэг дундаж иш нэг юм байгаа тий. Дундаж төвчнөөс гараад эхлэн гутал байнгын авдаг байсан зүйл маань илүү төвшөнд гараад эхлэх үед ивэл юм шиг харагдах тохиолдолд биднээс ихэвчлэн бий болцсон байдаг. Ийм учраас бид нар ивэл дүүрнэ гэгээд бид нар өөрийнхөө амьдралын ивэл ирүүлгийг бодох үедээ өнгөрсөн амьдралаа ихэвчлэн бодож байгаа. За өнгөрсөн 7 хоногт юу боллоо? Өнгөрсөн 7 хоног хэрвээ таны цалингаас гадна орлого байсан бол аюу ивэлтэй байсан юм шиг санагдана. Тийм биз те? Эсвэл ямар нэгэн юр бүсийн зүйл болсон бол ивэлтэй юм шиг санагдчих эхэлдэг. Манай гэр бүл Сингапурт сурч байгаад бидэрт нэг гайхалтай хувь тохиолдол тохиосон. Тэр нь юу гэхээр Сингапурын New Creation гэж цуглаан байгаа. Өөрөөр хэлэх юм бол шинэ бүтээл гэдэг нэртэй цуглаан. Зарим хүмүүс энэ цуглааныг гаж гэж хэлдэг, зарим хүмүүс гаж биш гэж хэлдэг. За өнөөдөр би гаж бишийн талаар бол ярих гайгүй. Гэхдээ ямар ч гэсэн энэ цуглаан бол Сингапурын хамгийн их хүнтэй цуглаан. 40,000 хүн цугладаг цуглаан. 40,000 хүн. Цуглааныхын байр нь одоо том жижигээр манай засгийн газрын ордноос арай жоохон жижигэр юм уу та. Тийм 7-8 давхар тийм том концертын одоо юу гэх юм танхимтай тийм одоо соёл урлагийн төв байхгүй юу? Цуглааныхан нэг бизнесмен хүнтэйгээ цуглаан хамтраад мөнгөө нийлүүлж байгаа тийм том юм цогцлбор бий болгоцсон. Тэгээд тэр зааланд нэг удаа хэдэн мянган хүн ордог бүүм гэд. Ороосох юм бол амар том тийм нэг юм дүүрийн театрт ороод ирсэн юм шиг. Ингээд бэлтаажууд байдаг те. Бэлтаажууд нь бол баг 10-аад давхар бэлтаажууд ингээд үргэлжилсэн байх шин. 40,000 хүн яаж цуглаанд хамрагддаг вэ гэхээр 5 хуваагдаж цуглаанд хамрагдана. 5. Тэгээд тэр цуглаан зөвхөн тэнцээний хийдэггүй. Яг бол угаасаа багтахгүй. Өөр олон газар цуглаан хийн. Тэгээд пастор нь зөвхөн өглөөний 2 номлол дээр цуглаан дээр сууж номлодог. Тэгээд үлдсэнгүүд нь яг уу гэхээр онлайнаар буюу одоо тий видео хэлбэрээр номлолын тухай өдөртөө сонсдог. Тэгээд пастор нь бүтэн сөдрүүлэх нь номлолоо зарна. Яг л пастор нь цалин авдаг учраас. Тэгээд 40,000 хүн номлолыг худалдаж авах юм бол $1 гэх юм бол өдөрт бүтэн сөдөр $40,000 ашиг авдаг гэсэн тий. Тийм ч учраас миний ойлгосноор Сингапурын хамгийн баян пастор цорын ганц Феррари ундаг пастор ер нь бол. Тэгээд би тэр цуглаанд сууж үзмэр санагдаад байсан ер нь. Яг яах вэ тийм нэстэй нэг амар хүнтэй цуглаанд сууж үзье л та. Тэгээд цуглаан руу орох гэсэн чинь бидэн шиг хүмүүс орох боломж байхгүй юм байлаа угаасаа. Шууд очиод цуглаанд суух боломж байхгүй. Яг нь 4 дахь мөргөл 5 дахь мөргөл дээр нь очиж болно. А тэрнээс эхний тэр пастрын нэр нь л Жозеф Принц гэж нэрлэдэг. Жозеф Принц пастрын номлолоор суух боломж ховорхон тохиодог. Ер нь ховорхон цоо шинээр ирж байгаа хүн хин нэгэн цуглааны тэр цуглааны итгэгчийн магадлан итгэмжлэлээр дамжуулаад онлайнаар бүртгүүлээд тэгээд онлайнаар бүртгүүлээд суудал захиалаад тэгээд тэр цуглаан руу орох боломжтой. Тэрнээс зүгээр ингээд найзыгаа дагуулж ирээд цуглаан руу орж ирэх тийм боломж байхгүй. Тийм.
За тэгээд би нэг боломжийг ашиглаад орлоо. Шинэ итгэгчийн одоо юугаар те юу гэх статусаар нь одоо харж байгаа. Тэгээд орхсон чи хүүс амар их очр. Хэдэн 10 очр гэдэг энэ тэнд ингээд зэрэг очрлж байгаа байхгүй. Тэгээд очрлоо зогссон чи нэг сонирхолтой яриаг би сонсчлоо. Нэг англи эмэгтэй нэг Сингапур эмэгтэйтэй юм яриад зогсож ин л энэ чи хоорондоо юм ярьж байгаа. Тэгээд яаж чад хүн чинь нэг хүний хажуу зогслоор хүний чихчээг сайн сонсдог болчихсон юм байна шүү дээ. Хүний үгийг сонсох болохоор их сайн сонсдог. Тэгээд яаж чарахгүй хажууд ингээд яриад байгаа болохоор сонсогдоод байгаа байхгүй. Тэр хоёр хоорондоо ярьж байна. Тэр англи эмэгтэй, Британи эмэгтэй, тэр Сингапур эмэгтэйг тэр цуглаанд авчирж байгаа болтой юм янз нь. Тэгээд шинээр иргэснийх нь тэр нэг шугамд нь би болоо зогсоод байгаа мó яагаад байгаа юм. Тэгээд тэгж ярьж байна. Тэр эмэгтэй, тэр англи эмэгтэй гэрчлэлээ ярьж байна л та. Тэгээд би урд нь ингээд Христ итгэдэг гэр бүлд ингээд төрсөн. Тэгээд би төрөлхийн л ер нь Христчин байсан. Тэгээд би хаав ээжээгээ дагаад ямар урсгал гэжлээ. Нэг манайхны л нэг урсгал илүү жоохон уламжлалын урсгал явж исэн гинэ. Тэгээ би ингээд цуглаанд яваад би ингээд надад тийм баяр хөөр бараг байхгүй байсан. Тэгээ ингээд сүүлдээ би энэ цуглааны талаар сонссон. Тэгээ би пастор Принцийн номлыг сонссон чинь тэр үед нөхөр жинхэнэ баяр хөөр миний зэрэгт орж ирээд тэгээ би энэ цуглаанд суусан чинь номлын сонсоод тэгээ ингээд би миний амьдрал ингээд юр бусын баяр хөөрөөр дүүрээд жинхэнэ цуглаа энд байна даа гэж бодоод тэгсэн. Тэгээд ер нь би босод цуглаанд явхаа болоо зөвхөн энэ цуглаанд л явхаар болсон. Тэгээ одоо энэ зөвхөн энэ цуглаанд одоо жинхэнэ тэр сайн мэдээг жинхэнэ одоо нэгүслийн сайн мэдээ гэж ярьж байгаа тийм нэгүслийн сайн мэдээг дамжуулж байгаа. Тэгээ тийм учраас би чамааг ингээд маансланд ирж байгаад их баяртай байна гэж ярьж байна. Тэгээд тэр хоёр ч хоорондоо нэг өөрсдийнхээ сэтгэл хөдлөлөө илэрхийлэл гоё юм болж байгаа юм л. Тэгээд би тэгж за ер нь жоох асуудалтай юм байна гэж бодсон. Ягаад гэвэл би гаж усал гэж хэлээгүй шүү. Гэхдээ гаж усалуудыг ялах нэг хамгийн том шийдвэр бол зөвхөн манайх гэж байна. Зөвхөн манайх. Зөвхөн манайх л мундаг. Зөвхөн манайх л зөв. Зөвхөн манайд л хамгийн сайн байгаа. Зөвхөн манайд л явах ёстой гэдэг энэ нэг ярианы өнгө, энэ нэг үнэр бол гаж усалаас үнэртдэг үнэр. Энэгээр бид төггүйхэн аль нь ер нь жоохон буруу тийш яваад байна. Ер нь аль хэдийн буруу болцсон бэ. Ер нь аль нь нэг ноён шугам дээр яваад байна гэдгийг энийг ялаад маш энгийнээр харах боломжтой. Мэдээж нэг маш олон теологийн янз янзын нарийн зүйлсүүд байгаа. Гэтэ хамгийн энгийн зүйл бол энэ байдаг. Тэгээд тэр цуглаанд орсон яг үндэ би тийм гайж мажин бол олж хараад. Пастор нь бол үнэхээр гайхалтай ном бол. Үнэхээр гайхалтай номлогч. Номлож байгаа юм ч гэсэн гоё, амттай, сонсоход тааламжтай, ингээ сонсоход чих гжигдмээр гоё. Нэг л тийм гоё нэгүсэл. За би зүгээр жоохон туйлшруулад ярихад нэг их тэр юм хийгээд их хэрэггүй. Тэтгэдэргүй сайхан ивэл ирүүл дотор жарга. Тэ? Сайхан бай, баян амьдр, жаргалтай бай. Чи яагаад өвчнөд дарамтлуулаад байгаа юм те? Христ итгэж хүн чинь ингээд Есний нэгүслээ бид нар чинь эдгэгдсэн. Бидний бүх өвчин зовлон загалмаа дээрээс авцсан. Чи өвчтэй байх ёсгүй шүү дээ. Тэг чи эрүүл байх ёстой. Эрүүл бай. Тэгээд ядуу байна гэдэг бол баг хараал. Тийм учраас баян бай. Ягаад гэвэл Христ төр чи өрөөгдсөн баян бай. Гэх мэтчлэн гой зүйлсүүдийг ярьдаг. Тэрийг сонсоход их гоё. Тэг хэсэг хугацаанд би бодлоо л доо. Энэ цуглаан нэг хүмүүс ягаа гаж гэдэг юм болов. Тэг бодсны эсд юу гэсэн бэ? За. Тэгвэл зоос байгаа шүү дээ. Зоос чинь хоёр талтай байдаг. Сайн мэдээний зөвхөн нэг хэсэг нь л ярьдаг. Өөрөөр хэлэх юм бол сайн мэдээний зөвхөн биднэрт таалагдсан сайхан гэсэн зүйлсүүдийг хөвчлэн ярьж байгаа. Өөрөөр хэлэх юм бол дутуу сайн мэдээ гэсэн. Дутуу. Яг л Христийн сайн мэдээд бидний зөвхөн юу ч хийхгүй зүгээр ингээд суугаад зөвхөн ивэлэг хүлээж аваад жаргаад enjoy-дод энэ амьдрал дээр байх талаар дан ярьдгүйг үгүй. Энэ талаар сайн мэдээ дурддаггүй бол дурддаг. Гэхдээ нөгөө талд нь бас байдаг. Юу гэвэл нэгүслийн дотор амьдрах амьдралын талаар зааж өгдөг. Нэгүслийн амьдралын хэм маяг стандарт. Нэгүслийн амьдрал дотор бид нар хэрхэн амьдрах ёстой вэ гэдэг тэрнийг амьдралын хэм маягийг бидэд бас зааж өгдөг. Бидэд гимшлийг зааж өгдөг. Бид нар буруу зүйл хийх юм бол гимших ёстой гэдгийг бидэд заадаг. Ингээд харах юм бол бид нар хэрвээ нэг гимшээл тэгэл дахиж гимших шаарддаггүй. Тэгэл ивэлээ аваал, жаргаал, баярлал, цингээл, эдгээгдээл өрцөө бүх юм нь бидний боддог шиг те бидний боддог юм төгс гэж бид нар бодож байгаа шүү дээ энэ бүхнийг. Ингээд зөвхөн нэг талын бараа яваад тэгэхээр нөгөө талын жигүүр нь байхгүй болж байна. Өөрөөр хэлбэл Христийн сайн мэдээний дотор зөв зөвтэй амьдралын талаар ярьдаггүй. Христийн сайн мэдээний доторх нөгөө нэг юуны талаар хүмүүс буруу юм их юмд өөрийгөө дасгалжуулдаг те
бас өөрийгөө зэмлдэг хүмүүс бас бид нар зэмлэлийг хүлээж авдаг, сахилгажуулалтын талаар ярьдаггүй. Сахилгажуулалт. Одоо бид нар өөрсдийнхөө ивэлд хандах хандлагын талаар харцгаая. Бидний сэтгхүү ямар хөө байдаг вэ гэхээр ивэл ерөөл гэдэг зүйлийг ихэвчлэн нэг талаас нардаг. Ихэвчлэн. Тэгээ бодлохлоор бид нар ихэвчлэн материалын зүйлсүүдийг харж эхэлж байгаа. Материалыг. Одоо юу гэдгийг те ихэвчлэн тэр баялагын талаар ярьж байгаа юм, хуучин гэрээний талаар, хуучин гэрээнээс ихэвчлэн дурддаг. Жишээ нь Авраам ядуу хүн байгаагүй, Авраам баян хүн байсан. Исаак баян байсан, Яаков баян байсан. За дараа нь гарч байгаа нэгэн тод томноор гарч байгаа түүхийн нэгэн дүрэг бол Йосеф. Тэгээ Йосеф ч гэсэн ер нь гэж ярих юм бол Египтийн ерөнхий сайд тодорхой хэмжээний баялагтай эрхний талтай мундаг хүн байсан. Ингээд ярих юм бол ер нь бол бурхан хайртай хүмүүсийн ивэдэг, өрөөдөг, баяжуулдаг гэх мэтчлэн. Тэгээ бид нар тийм байхыг хүсдэг. Яагаад гэвэл хүний төрлөх зан учраас. Бид нар аль болох юугаач дутагдахгүй байхыг хүсдэг. Монгол мөрөөдөл гэж би ярьдаг. Монгол мөрөөдлөд та бүхэн баг мэдэх байх. Тэгээ надад хэлэлцэхгүй мэдэх байх. Ямарсан бүгдээрээ нэг юм дор хаяж 2 юм 3 өрөө байртаа тий. Байртаа бол монгол мөрөөдөл мөн үү? Мөн шүү дээ. Тэгээ зундаа цусланд гардаг нэг цуслангийн хаустай. Мөн биз монгол мөрөөдөл мөн үү? Тэгээд хот дотор бензин баг иддэг машинтай. Хөдөө гадаа явах юм бол хөдөө явдаг том машинтай. Тэгээд юу ч хийхгүй байж байгаа боломжийн зэн цалин авчих. Тийм албан тушаалтай тий. Айгүй их цалин авдаг. Гэхдээ нэг их юм хийхгүй. Тэгээд бас нэг юм нь юу гэхээр цалингаас гадна ийм юутай эргэлдэж идэг мөнгөтэй. Өөрөөр хэлбэл дансандаа нэлийн боломжийн хэмжээний орлоготой. Тэгээд эдгээр бол ер нь бол монгол мөрөөдөл мөн биз дээ. Та бүхэн санал нийлэх үү? Монгол хүмүүсийн ихэнхдээ харж мөрөөдөж явдаг нэг ийм стандарт очих юм бол амьдрал нь ингэ тэгшэрчлээ гэж боддог нэг амьдралын стандарт бол. Ялангуяа өөр хүүхдтэй аав ээж нарын хувьд хэвшлэн хийж бодно. Зам болохоор цуслан цагаа агаад гарчин хөдөө гадаа явчихна. Унах машин байр сав хэрэгтэй. Хүүхдийн ирээдүйд сургалтын төлбөргээд хадгаламжийн мөнгө хэрэгтэй. Тэрийнхээ эдэдэж болохгүй те. Орлого орж явах хэвээр. Тэрнийхэн төлөө бас нэг их юм хиймэргүй байх те. Тэгж хамаг үлсээ гоожулмааргүй байна. Нэг иймэрхүү мөрөөдлүүдийг мөрөөдөж явж идэг. Одоо бүгд хамтдаа Матай номын 5 дугаар бүлгийн 1-ээс 12 дугаар ишлэгийг харцгаая. Матай номын 5 дугаар бүлэг дээр эзэн Есүс Христ өөрийнх нь дагалдагч нартай хандаж би онцгойлон хэлж байна. Өөрийнх нь дагалдагч нартай хандаж онцгойлон сургаал захтай ийхүү өгүүлсэн байна. 5 дугаар бүлгийн 1-ээс 12 дугаар ишлэгийг бүгдээрээ хамтдаа уншия. Тэгээд та нарын ихэнх нь гар утастай юм шиг байна те. Тэгэхээр гэрэлтэй гэсэн үг. За яг заримдаа том тасарсан үед бас гар утасны давуу тал гарах юм те. За тэгээд сайн хараатанууд нь цаасан библийг хараад хамтдаа уншицгаая. Буруу. Есүс түмэн олныг хараад уулууд гарan суухад шавнар нь түүн дээр ирлээ. Тэр ам нээн тэдэнд сургамжилж хэлэхдээ сүнсэндээ ядуус юрэлтээ. Тэнгэрийн хаанчлал тэднийх юм жилсэн. За ингээд түр зогсъё. Есүс түмэн олныг харж байгаа. Есүс түмэн олныг харангуутаа яаж байгаа вэ гэхээр энэ нэг сонирхолтой. Бидний ихэнх бидний ойлгодог ойлголтын дээр юу гэдэг вэ гэхээр Есүс уулан дээр гараад асар олон хүмүүс сургаал заасан юм шиг бид нар ойлгогддог те. Бид нар тэгж бодож эхэлдэг. Та бүхэн энэ ишлэлийг сайн хараарай. Есүс түмэн олныг хараад уулууд гарan суухад шавнар нь түүн дээр ирсэн чинь. Дараалал нь те. Есүс түмэн олон донд байсан үг бол байсан. Яагаад гэвэл тэрний өмнөх нь маш олон гайхалтай үйл явдал болсон байхгүй. Есүс үйлчлээ эхлүүлсэн те. Есүс анхны шавнараа дуудсан. Есүс үе олныг эдгээсэн. Ялангуяа бид нар 4-р бүлгийн 23, 24, 25 дахь ишлэгийг харах юм бол Есүс Галил даяар явахдаа синагогод нь зааж хаанчлалын сайн мэдээг тунхаглаж ард олны доторх алив төрлийн өвчин эмгийг эдгээж байлаа. Түүний тухай зар сэр даяар тархсанд зовж шаналсан чөтгөр шүглсэн гараг саа өвчтөе бүхний хүмүүс түүн дээр авчиж Есүс тэднийг эдгээжээ. Галил, Декапол, Иерусалим, Юудэ, түнчлэн Йордны тэртэгээс үе олноор түүнийг даглаа гэж. Есүсийн хийсэн гайхамшигаас болж үе олон хүмүүс хэдэн ч юм бүүм магадгүй хэдэн мянган Есүсийг дагаж явжсэн. Есүс харж исэн. Тэгээд Есүс яаж яаг гэхээр уулууд харж байгаа. Занш эсрэг уулууд байгаа сус. Тухайн багш нарын хийдэг байсан үйлдэлтэй үндсэндээ бол тухайн багш нар хичээл заахтаа сууж байгаа зав. Энэ үед нь Есүсийг сургаал заахын өмнө хин Есүсийг бүчж орж ирсэн бэ гэхээр Есүсийн дагалдаг шүү дээ.
Зарим Библийн эрдэмтдийн юу шилдэг вэ гэхээр энэ үед Есүс үе олонд тандаж сургаад заагаагүй гэсэн. Яг л үе олонд Есүс сургаал заахдаа юу заадаг байсан бэ гэхээр хөвчлэн Есүсийн ярьдаг номлол нь юу байсан бэ гэхээр гимшигтэн Тэнгэрийн хаанчлал ойрхон байна гэж заадаг. Энэ үед Есүс тэрний хэлээр заагагүй. Гимшигтэн Тэнгэрийн хаанчлал ойрхон байна гэж заагагүй. Энэ үед юу зааж байгаа гэхээр дагалдагч нартай хандаад жинхэнэ ерөөлтэй амьдрал хэллээ гэж байна. Өөрөөр хэлбэл жинхэнэ чанартай амьдрал хэллээ. Чанартай амьдрал. Ингэж хэлэхдээ Есүс юу хэлсэн бэ гэхээр тэр Аманын тэдэнд сургамжилж хэлэхдээ тэдэнд буюу дагалдагч нартай сүнсэндээ ядуус ерөөлтөе. Тэнгэрийн хаанчлал тэднийх юм а гэж хэлж байгаа. Сүнсэндээ ядуу нэгэн ерөөлтөе. Тэнгэрийн хаанчлал тэднийх юм а гэж. Ингээд бодглохлоор нөгөө ерөөлтөе гэдэг үг маань ядуу гэдэг үгтэй яавч авцалдах боломжгүй нэг тийм эсрэг тесрэг зүйл нэг ишлэл дотор нэг утга санаа дотор агуулдаг байгааг та бүхэн анзаарж байгаа. Ядуу байх нь яавч бидний бодлоо ерөөл биш. Тийм биз дээ. Бид нар юу ч боддог вэ гэхээр баян элбэг хангалуун олон зүйлтэй байх нь ерөөл гэж бид нэр хөвчлэн боддог шүү дээ. Гэтэл Есүс одоо тэс хүндлийн юм ярьж эхэлж байгаа. Ядуу байх нь. Гэхдээ энэ чинь ядуу гэхдээ нэг онцлог ядууны талаар хэлж байгаа. Энэ ямар ядуу гэхээр сүнсэндээ ядуу. Өөрөөр хэлбэл зүрх сэтгэлтэй, сүнсэндээ. Сүнс зүрх сэтгэл гэдгийг ерөөхдөө нэг үгээр хэлж байгаа. Тэгээ энэ сүнсэндээ ядуу нэгэн ерөөлтөе гэж Есүс заасан ямар утгатай байсан бэ? Бүгдээ хамтдаа Матай номын за энийг төр зөр хойшлж жагаад дараа нь уншия. Сүнсэндээ ядуу нэгэн буюу зүрхсэндээ ядуу нэгэн гэдэг нь бол итгэл найдвараа өөр хин нэгэн дээр тавьсан гэж. Өөрөөр хэлэх юм бол би зүрхсэндээ тэ баян надад тэ бүх зүйл байгаа бардамсан надад байгаа тэ надад гуйх шаардлага байхгүй гэсэн ийм зүрх сэтгэлийн ийм хандлагын эсрэг хандлагын талаар гэж. Бид нар аягүй энгийнэ тайлбарлах юм бол зүрх итгэл найдвараа бурхан дээр тавьсан. Надад байгаа би чадна, би мундаг, надад хүч чадал байгаа, надад гуйх шаардлага байхгүй те бүх зүйл байгаа гэсэн энэний эсрэг зан чанар, энэний эсрэг зүрх сэтгэл, энэний эсрэг хандлага хэлж байгаа. Өөрөөр хэлбэл бурханаас хамааралтай. Христос хамааралтай, бурханы ивэл ирүүлээс хамааралтай, бурханаас өөрөөс нь хамааралтай байх амьдрал хэлж байгаа. Бурханаас өөрөөс нь хамааралтай нэгэн ерөөлт. Тэд яа гэсэн бэ? Тэд яа гэж байна? Тэнгэрийн хаанчлал гэдэг. Бурханаас хамааралтай байх нь бидэрт эргээд юу гэж шагнал болгож өгдөг вэ? Тэнгэрийн хаанчлал. Тэнгэрийн хаанчлал. Исая номын 66 дугаар бүлгийн 2 дугаар эшлэгийг зүмээр харцгаая. Исая номын 66 дугаар бүлгийн 2 дугаар эшлэл. За би та бүхэнд уншиж өгье. Гэрэл хэцүү байх үед жоохон хэцүү байна. За 66 дугаар бүлгийн 2 дугаар эшлэл. Энэ бүх юмсыг миний мотор бүтээсэн бөгөөд энэ бүхэн байдаг болжээ гэж эзэн тунхаглав. Харин даруй гимссэн сэтгэлтэй өгөнд минь чичирдэг нэгнийг л би анхаарна гэж хэлсэн. Сэтгэлтэй зүрх сэтгэлийн талаар ярьж байгаа. Энэ чинь сонирхолтой. Грек хэлэнд зүрх сэтгэл сүнсний талаар хэлэхээр яг ариун сүнс гэдэг үгнээс арай ондоор хэлдэг. Өөрөөр хэлэх юм бол одоо тийм еврей хэлэнд хэрэглэж байгаа бол амин амьсгаа гэж хэрэглэгддэг. Яг тэр утгаараа бас грек хэлэнд арай өөр утгаар өөр нэр хэрэглэдэг. Ньюма, роха гэдэг ч юм уу те еврей грек хэлэнд тийм ялгаатай хэрэглэдэг. Гэхдээ нэг утга санааг буюу бидний амин амьсгал тэгээ бас зүрх сэтгэл энийг бидний дотор байгаа сэтгэл одоо сэтгэл те энэ бүгдийг хэлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо энэ Исаи номон дээр гарч байгаа энэ нэг хэсэг байна шүү дээ. Даруй гимшсэн сэтгэлтэй. Өөрөөр хэлэх юм бол даруухан зүрх сэтгэлтэй гимшсэн би нэг ялангуяа нөгөө нэг их хэлнээс нь хараад англи хэл дээр буулгасан харахад маш тодорхой харагддаг. Сэтгэл дотроо даруухан сэтгэл дотроо гимшсэн хүн гэж оршуулахад аюу амархан ойлгож байгаа. Нөгөөтг нь болохоор зүрхэндээ даруй гэж хэлж байгаа тийм үү? Сүнсэндээ ядуу нэгэн буюу сүнсэн дотроо ядуу гэж
бас оршуулгах гэх юм бол илүү амархан ойлгохтон. Өөрөөр хэлбэл нэг ижлэх утгатай үгийг хоёр янзаар орчуулсан гэсэн. Өөрөөр хэлэх юм бол зүрх сэтгэл дотроо даруухан бурхнаас хамааралтай ядуу буюу хоосон бүцгэн бурханд л найдаж байгаа. Бурхнаас өөр юу ч байхгүй байгаа нэгэн ерөөлтэй тэдэнд Тэнгэрийн хаанчлыг өгнө гэж хэлсэн. Одоо бидний бодож байгаагаар шал ондоо гараад байна. Цааш нь харах юм бол бас бүр сонирхолтой болно. Буцаа цөмөр хамтаа Матай номын 5 дахь бүлгийн рүүгээ харцгаая. Цааш нь харах юм бол гашуудагсад ерөөлтэй. Тэг тайвшрал авах болно гэж хэлж байгаа. Дахиад сонирхолтой гашуудж байгаа хүн ерөөл хоёр хамтаа нэг савнд байх боломж баггүй. Мөн харах юм бол дүлгөөнчүүд ерөөлтэй дэлхийг өвлөх болно. Та бүхэн санаж байгаа бол Толстой нэгэн шүлгэн дээр хэлсэн байх те. Дүлгөөн гэдэг үгийг маш тийм одоо юугаар муу утгатайгаар хэлсэн байдаг. Бараг хараал идсэн дүлгөөн байдал гэсэн утгаар ашигласан бас байдаг. Дүлгөөн байдал гэдгийг хүчгүй сул дорой зүрх тохиол бас байдаг. Гэтэл яг энэ бидний хувьд бол дүлгөөн байдал гэдгийг харин ч хүчтэй байдлын нэг илэрлэл байдаг. Их мөрөн дүлгөөн эдэмтэн дараав гихчлэн. Зүрхэндээ цэвэр ариун багсад ерөөлтэй юм. Зүрхэн дотроо цэвэр ариун багсад. Одоо энэ бүгдийг ингээд харахаар их сонирхолтой. Бидний нөгөө нэг ерөөлтэй гэдэг ойлголт Есүс Христийн заагаад байгаа ерөөлтэй гэдэг ойлголт хоёр хоорондоо зарим хэсгээр асар том зөрчилтэй гардаг, зарим хэсгээр бага зэргийн зөрчилтэй гардаг. Гэхдээ яг удаа байж болох юм. Гэхдээ ерөөл гэдэг бол арай ондоо юм биш үү гэж. Жишээ нь гашуудаг Дуулал номын 119 дэх бүлгийн 136 дахь эшлээс харах юм бол энэ гашуудж байгаа гэдэг нь ямар нэгэн амьдралд гашуун тохиолд, гашуун үйл явдал те харамсмаар үйл явдал тохиолдсон гэхээсээ илүүтэйгээр ямар гашуудлын талаар үүж байгаа вэ гэхээр гим нүглээсээ болоод зүрхэндээ гунж тэгээ бурхны өмнө гимшиж гашуудж байгаа энэ гашуудлын талаар үүсэн баг шинэ. Тадгар ишлээс харах юм бол дүлгөөн хүмүүсийн талаар ярьж байгаа. Дүлгөөн байдал гэдэг бол тэгээ бурхны хувьд үнэхээр бурхны өөрийнх нь тээдэг гайхалтай зан чанар. Дуулал номын 37 дугаар бүлгийн 1-р ишлэлээр даруухан дүлгөөхөн хүмүүсийг бурхан яадаг вэ? Анхаардаг, тэднийг өргөдөг, тэднийг босгодог гэж хэлсэн байдаг. Цааш нь харах юм бол 6 дугаар ишлээс харах юм зөвхт байдлын төлөө өсөж сангагсад ерөөлтэй цадгагдах болно гэж хэлдэг. Тэгээ энэ бол яг өнөөдрийн нийгэмд биднэрт байн тохиолдож зүйл шүү дээ. Зөвхт байгаад нэг их цадаал амар ашиг олсон хүн их ховор байгаа. Тухайн үедээ. Онцлж тухайн үедээ. Харин шудраг бусыг хийсэн жоохон наано цаанаатай те бидний аюугаа хэлдэг байгаа наано цаанаатай өөрөөр хэлэх юм бол зарим юм дээр нүдэн анчдаг хүмүүс илүү хаш болоод юм байна. Ингээ бодглохлоор энэ ч гарч байгаа зарчим худлаач юм шиг. Дуулал номын 42 дугаар бүлгийн 1-2 дугаар ишлэлээр бидний сайн мэддэг цангасан буг ус үсгтэй адил зүрх сэтгэл минь тань руу тэмүүлж байна. Үсэх цанх гэдэг бол гар гараасаа барай явж байгаа найзуудтай. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид юугаар үсэх ёстой юм? Зөвхт байдлаар. Зөвхт байдал буюу бурхан өөр. Зөвхт байдал гэдэг чинь өөрөө Христ. Зөвхт байдал бол зөвхөн Христэс ирдэг. Христээр цангах, Христээр цангасан нэгний талаар энэ ч дурдж байгаа. 7 дугаар ишлээс харах юм бол энэнгүүчийн талаар ярьж байгаа. Ойлгомжтой бид нар бас сайн мэднэ те. Есүс Христийн заасан юун дээр эзний заасан залбирал дээр бид бусдыг уучлснаа бидний өрөг мөн уучлаач гэж энэрэнгүй байдлын талаар бид нар маш тодорхой хардаг. Мөн зүрхэндээ цэвэр ариун багсад ерөөлтөө бид бурхныг харах болно. Амар тайвныг тогтоогсод ерөөлтөө бид бурхныг хөвгүүлж дуудах болно. Эцэст нь зөвхт байдлын талаар хавч хэлэхэд. Тэгээ энийг тодорхойлж хийхдээ надаас бос та нарыг хүмүүст оромжилж хавч та нарын эсийг зүсэн бүрийн ёрын модал ярихад та нар ерөөлтөө гэж хэлж байгаа. Тэгэхээр одоо ахтуусны сөмөр болоод ирсхээ. Бид нар Библи рүү хараад эсний ивэл дүүрнүү гэж хэлэхэд бид нар өнгөрсөн амьдралаа бодоод дүүрэн гэж хэлдэг. Ивэл ерөөл гэдэг энэ нэг үгний цаана байгаа бидний ойлголт харин Христийн хэлэх гээд байгаа ойлголт хоёрын хооронд хэр зэрэг том зай байгаа. Бид бүгдээрээ л ивэл ерөөлийг хүсч амьдардаг мөн биз дээ, тэ? Бид бүгдээрээ л ивэлийг хүсдэг. Энэ чуулганд бид нар эрэхтэй бурхнаар ивэгдчих юмсан, бурхны ерөөлийг авчих юмсан л гэж боддог. Бүгд л сайн зүйл боддог. Гэтэл бурхны өгдөг ивэл ерөөл бидний хүсэж байгаа ивэл ерөөл хоёрын ойлголтын хооронд хэр том зөрүү баг. Заримдаа энэ хоёрын хоорондох зөрүүг бид нар ойлгохгүйс болоод биднэрт сэтгэл гутрал бий болж эхэлдэг. Урам хугарал бий болж байна. Би чуулганд яваад байдаг. Яагаад миний энэ асуудал шийдэгдэхгүй байгаа? Би бурхнаас залбираад байхад яагаад
Бурхан миний энэ залбиралд хариулсангүй вэ гэж. Яагаад бол бид нар Бурханы хариулт гэдэг бол ийм байх ёстой гэж бодсон тийм хэлбэр байдаг учраас тэрнтэй дүүцэхэд хариулт ирэхгүй бол бид нар Бурхан хариулаагүй гэж бодож байгаа. Бид нар Бурханаас гуйгаад өөрийнхөө амьдралыг нэг хэлбэрт оруулах хүсэж байгаа. Тэрний хэлбэрт нь Бурхан өөрийнхөө амьдралыг дүүцүүлэхгүй байгаа учраас бид нар Бурхан миний гуйлтанд хариулсангүй гэж боддог. Бурхан намайг сонсоогүй гэж боддог. Мөн биз дээ? Тэгээ иймэрхүү байдалд автагдах үед хэсэг хугацааны дараа яадаг вэ гэхээр би Бурханд итгэхэ боллоо гэж. Би Бурханд итгэхэ боллоо. Харамсалтай шийдэл. Олон жилийн өмнө бараг 17-8 жилийн өмнө намайг Үрдэнгийн цуглаанд явж байгаа үед манай нэг таньдаг найз Христ итгэхэ боллоо гэдэг шийдвэр гаргаж ирсэн. Тэгээ миний одоо хүртэл анзаарч байгаагаар одоо ч гэсэн Иесус итгэдэггүй тэр үед гаргасан шийдвэрээс болоо. Шийдвэр нь юу байсан бэ гэхээр ээжийнх нь биеийг муудсан. Ээжийнх нь биеийг муудаад маш олоодаа залбирсан. Гэтэ харамсалтай ээж нь эзнэрөө явсан. Тэгээ хаана мэдэхгүй л дээ. Ямар ч тач гэсэн явсан. Ингээл хэрэг гэсэн. Тэгээ эцсийн дүндээ мань хүн энэ бүгдийг хараад ямар шийдвэр гаргасан бэ гэхээр Бурхан миний гуйлтанд хариулаагүй. Би ингээдлээ гуйж хаад яагаад Бурхан хариулаагүй. Бурхан нөгөө нэг өөрт мэдгэсэн үнийг ивэн гэсэн хаана. Таагүй санаж байгаа Almighty гэдэг нэг кино байдаг. Тэгээ Jim Carrey-гийн тоглосон. Бурханы оронд Бурханы хүч чадлыг аваад Месси байхгүй л дээ. Гэхдээ яг зөв кино. Тэгээд Бурханы ажлыг хийж байгаа тий. Тэгсэн чинь хүмүүсийн залбирал ингээд сонслоод эхэлдэг. Тэнгүүт мань хүн компьютер дээр юу хийсэн бэ? Yes буюу зөвшөөрсөн хариулт бичингуутлаа бүх залбирлын хариултанд нь yes гэдээ арчдаг тий. Тэгсэн чинь дэлхийд замраагүй зүйл болж эхэлдэг. За би Бурхан бүгдээнд нь yes гэх юм уу замраагүй зүйл болно гэж хэлэх гээд байгаа юм биш. Гэтэ бид нар тийм юм боддог. Бурхан өцөө бидний гуйсан болгонд за тгий би нэг юм бодсноо гоонгууд яг Бурхан бидний бодсончлан хийгээд би нэг юм бодоод төсөөлөөд тэрийг Бурханаас гоонгууд яг тэрийг маань Бурханад өгөөд тэгэх юм бол энэ бол ивэлтэй ерөөлтэй сайхан амьдралаар амьдарч байна гэж бодох гэдэг тохиолдол байгаа. Сайхан амьдрал гэж юу вэ гэнгүүт шууд Монгол мөрөөдлөө бодож эхэлнэ. Ийм шаардлагыг хангаж явах юм бол бидний амьдрал ийм болчих юм бол сайхан амьдрал болж байна гэж. Тэр нь болохгүй байх юм бол Бурханы ивэл хаана нэ гэд дотор нь юм зөршилдөөн бий болоод ирлээ. Бурхан тэгж ивэдэггүй. Ивэдэг мөн тийм. Бурхан хүмүүсийг байр орон сууцаар ивэдэх юм уу? Ивэдэг. Бурхан хүнийг мөнгөөр ивэдэх юм уу? Ивэдэг. Бурхан хүнд эрүүл мэндийг өгдөг үү? Өгдөг. Гэтэ энэ нь дандаа өгнө гэсэн үг биш. Энэ нь дандаа Бурхан бүх хүмүүсийг байртай болгоод байна гэсэн үг биш. Бүх хүмүүс машин өгөөд байна гэсэн үг биш. Бүх хүмүүс дандсандаа 100 сая 200 сая төгрөгтэй болоод байна гэсэн үг биш. Бурхан энэ зүйлийг амладаггүй. Бурхан амладаггүй. Нэлээд жилийн өмнө маа чуулганы нэгэн итгэгч залуу мань хүн бурхан тэр хүний амьдралд хийсэн гайхалтай ажлыг гисэж байгааг би анзаарсан л да. Тэгээд үнэхээр тэр залуугийн бизнесийг бурхан хивээсэн. Асар их гайхалтай тэр залуу хүн мөртлөө айгүй мундаг бизнестэй болсон. Тэгээд мань хүн дүнгэж миний бодлоо 20 хүрсэн байсан өрөөг байсан тэр явцсан. Амар тухайн үед л амар үнэтэй машинтай болоод байртай болоод тухайн үед л хамгийн мундаг гар утсыг аваад үнэхээр сайн хөдөлмөрснийг хөдөлмөрсөн. Мэрхүү ухаантай байсныг байсан. Би тэрийг үнэхээр сайн хөдөлмөрсөн гэдгийг мэднэ. Бас бурхан үнэхээр гайхалтай ивэсэн гэдгийг мэднэ. Би тэр залуу дуудаж ирээд юу хийсэн. Ахын чи бусдыг урамшуулах сайн байна. Баяртай байна. Нэг зүйл төр болгоно шүү дээ. Чиний гэрчлэн ярьсан өмнөийг бурхан тэгж ивэнэ гэсэн үг биш. Чамайг бурхан ингэж ивэсэн гэдэг нь чиний хажууд байгаа найзад чи бурхан тэгж ивэнэ гэсэн үг биш. Яагаад бол бурханы ивэл гэдэг ойлголт асар том хүрээтэй. Энэ асар том хүрээнд доторх бид нар нэг л зүйлийг амсаж байгаа. Амьдралдаа. Заримуд нь хэд хэдийг нь амсдаг. Тэгэхдээ тэдний хоорондоо зөрчилдөөтэй зарим тохиолдол бас байх. Заримдаа баян байхаас илүү ядуу байх нь илүү ерөөлтэй байх тохиолдол байдаг. Яагаад гэвэл ядуу байх нь заримдаа бидний зөрчилдөлийг хамгаалждаг. Бид нар өөрсдөө бардамлаасаа болж бурхнаас эргэж мөнхийн амиа алдахаас хамгаалж байдаг. Ингэж бодох юм бол аль нь илүү ерөөлтэй вэ? Бараг ядуу байсан нь илүү ерөөлтэй шүү дээ. Тэгэхээр бурхан бидний амьдралыг мэддэг. Бурхан энэ хүний амьдралд ямар төрлийн ивэл нь жинхэнэ ивэл вэ гэдгийг мэдчих. Харин бид өөрсдийн дотор нэг таамаглал байгаа учраас бурхан ингэж ивэдэг гэснийг таамаглалынхаа хүрээнд бурханы ивэлийг харчаад тэрнтэй зөрчилдөглөө бурхан намайг ивэхгүй байна. Бурхан миний залбирлыг сонсохгүй байна. Бурхан намайг яагаад ивэхгүй байна гэсэн ийм хардл бий болж эхэлдэг. Зөрчилдөөн бий болдог. Тэгээд энэ зөрчилдөөн томрох тусам яадаг вэ гэхээр биднийг бурханаас салгаж хийж салгадаг. Эцсийн сүлдээ бид нэг хүмүүсийн салаар уушлаарай. Энэ бурхан миний хүснийг өгсөнгөө гэдэг категори руу ороод нөгөө тал руу явах тохиолдол байна.
Эхлэл номын 12 дугаар бүлгийг цөмөөр хамтдаа одоо харцгаая. Эхлэл номын 12 дугаар бүлэг. Энэс урд маш олон янзын ивэлүүд бас байж болох юм л да. Мэдээж Адам Еве хоёрт Бурхны өгсөн ивэл өрөөл гэ. За яг энэ нэг 12 дугаар бүлэг дээр Бурхан Авраамд хандаж өгсөн нэг гайхалтай ивэл өрөөлийн талаар маш тодорхой дурдсан байдаг. Энд чинь юу гэсэн бэ гэхээр буруу утсандаа гаргасан байна. За бидний айгүй сайн дуртай тий ерөөлтэй ивэлтэй ишлүүдийг бол бид нар бүгдээрээ сайн мэднэ шүү дээ. Тэгээд эзэн Авраамд айлдахдаа чи их нутгаас төрлүүдээс мөсхийнхин гэрээс гарч чамд миний харуулах нутг руу явагтан. Чамаас би агуу үндэстнийг гаргаж чамайг бас би ерөө. Чиний алдрыг би агуу болгоно. Чи тэгээд ерөөл болтугай. Чамайг ерөөгчдийг би ерөөж, чамайг хараагчийг би хараана. Газар дэлхийн бүх юмсыг чамайг ерөөгдөх болно гэж хэлсэн. Ерөөгднө гэж хэлж. Тэгэн гут нь бид нар одоо юу хүсдэг вэ гэхээр Авраамтай адилхан ерөөгдөх юмшиг гэж байна. Өөрөөр хэлбэл газрын хөвлөгээр дүрэн малтай. За итгэж хүмүүс нь арай нэг хидэдэн ихнэрийн талаар бол нэг мөрөөдөхгүй байх гайг байх тий. Гэтэл ер нь нэг тийм бүхэл юм дүүрэн, бүхэл юм ингийнээс дээгүүр ийм л мэд бодож байгаа. Гэтэл Галат номын 3 дугаар бүлгийн 13 дугаар эшлэлээр маш сонирхолтой хэсгийг энэ ч дуурцсан байдаг. Илж Паул ихтэй юу гэсэн бэ гэхээр ингэсэн байна. Христ бидний төлөө хараал босноор биднийг хуулийн хараалаас зөөлсөн юм. Учир нь модон дээр үлгөгдсөн хүмбэр харагдсан юм гэж бичигдсэн байдаг. Энэ нь Авраамийн өрөөлийг Христ Есүсээр харийнхан дэрүүлэхийн тулд юм. Ингэснээр бид итгэлээрээ сүнсний амлалтыг хүлээн авах юм аа гэж тодорхой хэлсэн. Өөрөөр хэлбэл Илж Паул Авраамийн дотор өгсөн тэр өрөөл нь юу гэж хэлсэн бэ гэхээр энэ Христ байсан гэж хэлж байгаа. Энэ Христ доторх өрөөлийг бид нар харь үндэстэнгүүд авна гэдэг талаар хэлж байгаа. Илүү сүнслэг өрөөл нь хэлж байгаа. Сүнслэг өрөөл. Бурхан Авраамд хандаж чамайг өрөөгчийг би өрөөж, чамаар дамжуулж би энэ дэлхийн ертөнцийг өрөөнө гэж хэлсэн бүх хүмүүсийг баян болгоод, бүх хүмүүсийг тал дүүрэн мал сүрэгтэй болгоод, бүх хүмүүсийг өрцөл 13 тэгш гэж манайхан ярьдаг. Тэ 13 тэгш болгоод ингэн гэж бодож байгаа бол бид хол энд өрч. Тийм баг. Харин хүмүүс ийм зүйл дуртай. Тийм ч учраас ивэл ерөөл ярьдаг, ихэвчлэн ярьдаг. Тэгээ үүрэг хариуцлага, итгэлийн амьдралын дасгалжуулалт, сахилгажуулалтын талаар ярьдаг чуулганд очих дурггүй. 40 мянган хүнтэй чуулганы нэг шалтгаан бол ерөөсөө юм. Таны хийх ёстой зүйлэн талаар ярьдаггүй, авах ёстой зүйлэн талаар ярьдаг учраас хүн болгонд хийж очих дуртай. Харин би таа хүнд өнөөдөр хэлье. Бүтэн сайн мэдээ гэдэг бол мэдээж бид нэгүслэр Бурхны ивэл өрөөлийг хүлээж авсан. Нэгүслэр хүлээж авсан энэ нэгүслийн сайн мэдээнд итгэл дотроо бид зөв зүтгээр амьдрах хэрэгтэй. Бурхны нэгүслэр хүч чадлаар. Зөв биз. Бид гим нүгэл ивэл Бурхныхын гимших хэрэгтэй шударга. Эсний ариун сүнсний тусламжтайгаар бид нар амьдралаа Бурхны араас Христийн явсан замаар бид нар явах хэрэгтэй. Бид зан чанараа Христтэй адилхан болохын төлөө ариусгалын амьдралаар бид нар өдөр болгон тэмцэж амьдрах хэрэгтэй. Яг л тэмцээнд оролцож байгаа тамирчин дугаагаад бид нар хөсөө тусгуулах үедээ туслуулна. Ивэл өрөөл гэдэг бол яг л үүнтэй адилхан. Ивэл өрөөлийг бид нэр буруугаар боддгоос болж заримдаа бид нар Бурхныг бодох бодол буруу тишгээр гэж яддаг. Бурхан дандаа биднэрт өвдөгч амьдралыг өгнө гэж амлаагүй ах トゥ уснараа. Харин Бурхан юуг амласан бэ гэхээр Христийг амласан. Христ. Жинхэнэ өрөөлт амьдрал гэдэг бол Христтэй байх амьдрал байхгүй. Түрүү таавхан харсан дээр Матай номын 5 дугаар бүлэгт байгаа тэр бүх зүйл бол бид нар харах юм бол яг л Христийн амьдсан амьдрал шүү дээ. Христ зөвхт байдлын төлөө бусдаар харгаалгасан, зөвхт байдлын төлөө дормжлогдсон. Христ өөр юу хийсэн? Маш олон зүйлсийг хийсэн. Христ зүрхэндээ даруй байсан уу? Зүрхэндээ даруй байсан. Христ Бурханаас хамааралтай байсан уу? Тийм шүү дээ. Тэр өөрөө Бурхан байсан хэрнээ Христ Есүс Христ өөрөө Бурханаас хамааралтай амьдардаг байсан шүү дээ. Өглөө болгон Бурхан руугаа хандан залбирна. Аливаа том асуудал гарах шийдэхийг өмнө заавал Бурхан руугаа хандан залбирдаг байсан. Тавг санаж байгаа Филиппо номын 2 дугаар бүлэг дээр Бурхантай ижлэгч байх эрхийг өөртөө байх зүйл гэж үзээгүй учраас хүний биеийг авч газар дээр бууж ирсэн гэж маш тодорхойгоор хэлсэн байдаг. Сүнсэн дотроо ядуу байсан уу? Байсан. Гашуудсан уу? Тэ? Зовж байгаа нэгэнд тусалсан уу? Зөвхт байдлын төлөө өлссөн үү?
Зүрхэндээ цэвэр ариун байсан уу? Амар тайвныг тогтоодог байсан уу? Зүрх байдлын талаар хавчигдсан уу? Энэ бүхэн Есүс Христийн яриад байгаа энэ бүхэн юу хэлээд байгаа гэхээр Есүс Христ өөрөө л. Есүс Христийн амьдралаар амьдрах нь энэ нь өөрөө ерөөлт амьдралын талаар хэлдэг. Тэгээ энэ ерөөлт амьдралын үр дүнд шагнал нь үр дагавар нь хаана байдг вэ гэхээр бид нар хэсэгхэн энэ дэлхийн ертөнцийн амсдаг харин тэн хагас нь хаана байдг вэ гэхээр ирээдүйд Тэнгэрийн улс биднийг хүлээж авдаг. Бид нар бол мөнхийн итгэлтэй хүмүүс байхгүй. Христ гэж хүмүүс гэдэг бол мөнхийн итгэлтэй. Христ гэдэг хүмүүс гэдэг бол одоо юу гэх юм те энэ нэг амьдралын нэг 10 20 жил ч юм уу 30 40 жил магадгүй 70 80 жилийн итгэлтэй байна хүмүүс биш. Бид нар мөнхийн зүйл итгэдэг. Тэгээ мөнхийн зүйл бид нар хүрх үед тэнцээ мөнхийн шагнал бид нар хүлээж байгааг итгэдэг ийм онцлогтой хүмүүс. Библи биднэрт энэ мөнхийн итгэлийн талаар бид нар зааж өгч байна. Тийм ч учраас шагнал нь мөнхөд байдаг. Тэрээс түр зурах биш. Хэрэв түр зургийн шагнал байсан бол энэ жинхэнэ сайн шагнал ерөөсөж биш. Магадгүй бид нар сүүдрийг намсч болох юм. Хин сайн хөдөлмөрлөн тэр хүн үр жимсээ хүртэл явж болно. Эфес номын 1-р бүлгийн 3-4 эшлэлээр ингэ үгүйсэн. Бидний эзэн Есүс Христийн эцэг бурхан магтагдах болтугай. Тэрээр Христоор тэнгэрлэг оршуудах алив сүнслэг өрөөлөөр биднийг өрөөсөн. Түүний өмнө биднийг хайр дотор ариун бөгөөд гин зүмгөө байлгахын төлөө бурхан ертөнцийн сүрээс урд биднийг Христ дотор сонгосон юм агчилж байна. Тэрээр хүслийнхээ сайн тааллын дагуу биднийг Есүс Христээр дамжсан үчлэлт урдаас тогтоож. Энэ нь хайрлагдсан нэгнийхээ дор бидэнд ивэж өгсөн түүний нэгүслийн алдрыг магтуулахын тулд болоо гэж. Өөрөөр хэлбэл Илч Паулаар дамжуулж бурхан Христ итгэгчнэрт хандаж жинхэнэ өрөөлийн талаар хэлэхдээ юу гэсэн бэ? Тэр жинхэнэ өрөөл гэдэг бол Христ өөрөө байна. Христ өөрөө. Өрөөлт амьдрал гэдэг бол Христтэй хамт ханд амьдралыг хэлж байгаа. Тэрээс өрөөлт амьдрал гэдэг бол бидний авдаг цалин нэмэгдсэн амьдралыг хэлдэггүй. Энэ бол зүгээр бонус байж болно, байж байхгүй ч болно. Харин та зүгээр юмны бонусыг дагалдаж ирж байгаа урамшууллыг харж итгэж байгаа бол уучлаарай. Түүний цаана жинхэнэ үнцэнтэй зүйл байгаа. Тэр нь өөрөө Христ өөрөө. Заримдаа энэ Христ гэл амьдралын бид нар тэнийг хараад байгаа, бидний хүсэж байгаа сайхан зүйл гэж бодоод байгаа тэр зүйл энэ амьдрал дээр бид нар цөөхөн тохиолдол бас байна. Олон хүмүүс насаараа өвчтөө Христ итгээд итгэл дотроо эзэн рүү явж байгаа хүмүүс бас байгаа. Тэр хүмүүсийг юу гэж хэлэх вэ? Харагдсан гэж хэлэх вэ? Маш олон хүмүүс зөвхөн өдөр тутмынхаа хоолыг чүвэ гэж гүйцэтгүүлж чад эзний өмнө итгэл дотроо явж байгаа хүмүүс байгаа. Тэр хүмүүсийг ерөөл байхгүй хүн гэж хэлэх үү? Библи хүн түүнд итгэж, түүний дотор сонгогдсон хүн болгоныг сүнслэг ерөөлөөр ерөөсөн гэж маш тодорхой хэлсэн. Бид бүгд ерөөгдсөн. Халелуя. Та бол ерөөгдсөн хүн. Та бол ерөөгдсөн хүн. Харин үн цэнийг бид нэр зүгээр нэг төр зүрийн зүйлээр биш харин мөнхийн зүйлээр тавих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ерөөл гэдэг тэр гайхалтай үн цэнийг бид нэр Христээр өөр дөр тавих хэрэгтэй. Христээр өөр дөр. Зарим нэг дагалдах зүйлсүүд бол байж болно. Сайхан байна. Мэдээж бид нар өлсгүйгээр амьдралынхаа төгсгөлийн мөч хүртэл явбал сайхан байна. Бид нар ядрахгүйгээр амьдралын төгсгөлийн мөч хүртэл явбал сайхан байна. Санаа зовхгүйгээр явах юм бол сайхан байна. Мэдээж олон сайхан зүйлсүүд бидний сэтгэлийг гижигдэх. Яг л нөгөө нэг Эвагийн сэтгэлийг гижигдэжсэн шиг бидний сэтгэлийг гижиж ходоодыг мань баясгах олон сайхан зүйл энэ дэлхийн ертөнцийн дээр байгаа. Тэгээ бүгд сайн гэсэн үг бас биш. Сайхан байж болно гэхдээ сайн гэсэн үг биш. Тэр их яах төснөр би таг энэ өдрийн төгсгөл уриалмаар байна. Бид бүгд ерөөгдсөн. Харин ерөөлийн амьдрал гэдэг бол Христтэй хамт амьдрах амьдралыг хэлж байгаа юм аа. Христийн араас дагаж явах амьдралыг хэлж байгаа юм аа. Есүс Христийн өөрийнх нь бидэд харуулсан тэр замаар явах амьдралыг ерөөлийн амьдрал хэлж байгаа юм аа. Шагнал байгаа. Шагналаас зах зуухыг бид нар амсаад амьдардаг. Харин үндсэн шагнал бол Тэнгэрийн ус биднийг хүлээж байгаа юм аа. Тэнгэрийн ус. Бид нар ийм итгэлтэй хүмүүс. Тийм учраас итгэлийнхэн дагуу та бүхнийг амьдраасаа гэж уриалж байна. Үн цэнэ төр зүрийн зүйл дээр биш харин мөнхийн зүйл дээр буюу Христ дээр өөр дөр нь тавиачаа. Та ямар нэгэн материалын ивэлийнх нь хойноос нь биш. Харин сүнслэг ивэл бол Христийн нэгүсэл зөвтгөлийнх нь араас та бүхэн өөрийнхөө амьдралыг зориулсан амьдралаар амьдраасаа гэж та бүхэн уриалж байна. За хамтдаа бүгд Бурхны өмнө нэрцгээе.
Өө Тэнгэрийн Бурхан Аав минь та биднийг үнэсний цагаас сонгож өөрийнхөө төгс төлөвлөгөөнийхэн дагуу та биднийг Христ дотор олж бидэнд зөвтгөлийг өгөж өөрийнхөө эрүүлт хүүхдүүд болгосон танд баярлалаа. Бид заримдаа махан биеийн хүсэл хэрэгцээ шаардлагаас болж жинхэнэ үнцнээ өгөх ёстой тэр эрүүл зам дээр нь бус харин зүгээр нэг энгийн зүйлсээ тавих тохиолдол байдаг хэзээ. Бидний гойсон хүссэн зүйл бидний гойсны дагуу бидний хүссний дагуу бидний төсөөсний дагуу болохгүй байх үед заримдаа бид нар гутардаг. Та биднэрт хариулахгүй байгаа юм шиг санагддаг. Заримдаа та байхгүй болсон байгаа юм шиг санагддаг. Харин бид нар зөв зөвхөн ойлголтыг өгч хийсэн юм. Жинхэнэ эрүүл бол Христэд та өөрөө юм аа гэдгийг та бидэнд хэлж өгч. Зүслийн мань хүнд тэр байр суурь та өөрчилж өгч байна гэж. Тэгээд жинхэнэ эрүүлт амьдралаар таны араас дагаж амьдрах туслаач танаас гэж байна. Тантай адилхан зүрхэндээ дүлгөөн, сэтгэлдээ гимзэнгүү, бас өршөөнгөө, зүрсгэлдээ танаас өөр зүйл байхгүй. Зөвхөн танд найдсан итгэл найдлага, таныг л голдсон гордлого тэрнийг өсгөлөнтэй хийцэн. Таныг л хүсч тэмүүлсэн тэр зүрсгэлтэй тэр эрүүлт амьдралыг та бидэнд өгөөч. Тэр эрүүлт амьдралаар амьдрахад туслаач хийцэн. Энэ дэлхийн боддог эрүүлт амьдрал биш, харин таны боддог эрүүлт амьдралаар амьдрахад туслаач. Бид нар маш амархан өөрийнхөө үнцнийг солих гээд хийцэн. Дэлхийн эрүүлт амьдрал дээр бид нар үнцнийг тавих гэдэг харин тийм биш хийцэн. Таны харж байгаагаар амьдралаа эрүүлээр дүрхэхэд туслаач хийцэн. Амьдралын аливаа шуурга, зовлон бэрхшээлүүдийг даван туулаад таны өмнө зөв байдал дотор олдох туслаач хийцэн. Тантай очих үед тэр л өдөр таны нүрээрээ харах тэр л гайхалтай өдөр. Өө хийцэн итгэмж сайн болно. Эзнийхэн баяр баясгаланд орж ир гэж хэлэх тэр л урилгыг аваад таны баяр хөөрөл алдах үед танаас ирэх шагналыг бид харж байна. Жинхэнэ эрүүл, жинхэнэ шагнал, жинхэнэ үр дүнг харж байна. Тэмүүлж энэ бол таны орших. Энэ бол та өөрөө хэлээч. Тантай нүүрнээрээ ууч таны оршиход тантай хамт байж тантай 100 төгшөд үрдээс үрд хамт байх нь жинхэнэ эрүүл үлээ хийсэн. Энэ жинхэнэ эрүүлийн араас амьдрах энэ амьдралд та бидний хөтлөөч. Моосос биднийг унгаж, халшруулж, Моосос бидэнд буруу ойлголтыг өгч, буруу дэш нь биднийг ишнүүлэхээс та биднийг хамгаалж өгч танаас гойж өгөөч. Зүрстлийн маань цаг болж бүр та хянаж нэгтлааш танаас гойж. Халелуя. Танд баярлалаа. Хайртай эзэн Иесус Христийн нэрээр залбирлаа. Амен.